үзэгчдээ шинэ Монгол Космо технологийн коллеж дээр дахин ирсэн байна. За учир юу вэ гэвэл 2002 оноос хойш амжилттай зохион байгуулсан EBU Robocon үндэсний авраг шалгаруулах тэмцээнд шинэ Монгол технологийн их сургууль, за мөн шинэ Монгол Космо технологийн коллеж 2 баг оролцож байгаа. 2018 оноос хойш шинэ Монгол Космо технологийн коллежийн New Robocon маш амжилттай оролцож ирсэн бол за энэ жилийн тухайд 2026 оны аврагын төлөө өрсөлдөхөөр маш шаргуур бэлтгэл сургалтаа хийж байна. Ингээд багийнхантайгаа та бүхнийг танилцуулъя. Хүмүүс бол эмэгтэй механик инженер гэхээр амар гайхдаг. Юу вэ чи эмэгтэй үсттэй яагаад механик инженер гэж тэгдэг. Адилхан л хүн би энэ зүйлдээ сонирхолтой байна. Надад энийг хийж байгаа нь таалагдчихээн. Тийм болохоор яг бусдтайгаа зэрэгцэл адилхан л юма тасдах үедээ тастаад гагнах үедээ гагнаад тэгээ явж байгаа. Тэгээ ер нь бол одоо юм хөгжиж байна. Эмэгтэй хүн ингээ биеийн хүч шаардсан ажлууд ер нь бол одоо баг байхаа болж байна. Тэгээд тийм болохоор ер нь бол механик инженер болоход ер нь бол одоо л хөөс амархааргүй л. Тэгээд эмэгтэй байсан ч гэсэн би тэгээд зураг зурж болж байна, тооцоол хийж болж байна. Тийм болохоор ер нь бол эмэгтэй механик инженерүүд бүр олон байгаасаа гэж бодож байгаа. Дуртай юм хийж байгаа болохоор тэгээд ядарах ч хамаагүй, гэртээ ярих ч хамаагүй. Би миний хамгийн дуртай юм уу гэсэн роботик. Robocon клубд орж ирээд би одоо яг 3 дахь жилдээ болж байна. Өнгөрсөн жилүүд болохоор одоо манай одоо сургуулийн онцлог нь болохоор одоо 5 дугаар курсын хүүхдүүд нь Robocon клубээ удирдах явдаг байхгүй юу. Жил ирэх тусам одоо ингээд 3 дугаар курстаа орлоо гэхэд одоо 3 дугаар курстаа тэмцээнд орж үзсэн, 4 дэх орж үзсэн. Тэгээд 5 дугаар одоо тэр бүх хугацаанд нэг туршлага хуримтлуулагчтай. Тэгээд явж байгаа 5 дугаар курстаа болохоор Robocon клуб ахлаад дотлын кохын дүүнрээ ингээд удирдах явдаг байхгүй юу. Багасаа би нөгөө техник технологийн сонирхолтой загвар нөгөө усны загвар хийдэг байсан болохоор тэгээд тэргээ хөрвүүлээд Robocon клубд орсон. Анх 2 дугаар курсынхаа дундаас орж ирж ирсэн баха. Нэг сонирхтгүй байсан юм аа. Ер нь бол анх механик инженерийг ч бас нэг сонирхтгүй байсан. Тэгээд яг нэг өдөр яг нээлттэй өдрөлт дээр ирээд тэгэхэд бүр амар сонирхолтой санагдаад ингээд хүмүүс өөрсдөө гараар ингээд робот бүтээж ийн гэж бодохоор надад тэд нар болохоор ингээд юм нэг амар хол зүйл шиг санагддаг байсан байхгүй юу. Гэхдээ ингээд манай үеийнхэн чадчихээн. Тэгэхээр би чадах юм байна гэж бодож яг орж ирж исэн. Тэгээд өмнө жил бол яг ах нар ингээ робот хийж гин, манайх сакс тоглодог робот хийж исэн. Тэгэхэд тэр бол бүр маш сонирхолтой байсан. Яг ингээд өөрсдөө бүх юмнуудаа хийгээд тэр зүйлийг ингээ хөдөлгөж чадчихна гэдг нь маш их таалагдчихсэн. Тэгээд энэ мэрэгчлээд сонгоод тэгээ мэрэгчлэлтэй маань холбож байгаа зүйл болохоор ер нь бүр хобби болгоод цаашаа ингээд одоо хүртэл явж байна да. Би анх 3 дугаар курсээс орсон. Тэгээд миний орсон шалтгаан маань болохоор ингээд яг би ингээд компьютерийн ухаанаас сурж байгаа ч гэсэн ингээд миний яг гол сонирхол болохоор ингээд яг роботын програмчлал байсан болохоор энэ нь яг Robocon-д орохоор шийдсэн байгаа. Одоо бас тэгэхээр 8 жилийн өмнөх яриа болох гээд байна. Тэгэхээр тухайн цаг үед одоо яг шинэ Монгол технологийн коллеж мань өөрөө байгуулагдаад бас нэг их хугацаа болоогүй байсан. Байгуулагдаад 2-3 жилтэй 2-3 курсын л оюутнууд хоорондоо ажиллаж исэн гэсэн. Хамтарч одоо Robocon тэмцээнд оролцож байсан. Тэгээд тухайн цаг үед бол яг одоогийн шиг ингээд лаборатори нь байсан ч гэсэн тоног төхөөрөмжийн болон хийцийн хувьд жоохон багаж тоног төхөөрөмжийн дутагдaltaй ч гэдэг юм уу, материалын дутагдaltaй ч гэдэг юм уу, бас туршлага гэдэг юм бас байгаагүй учраас жоохон их өөртөө л хийгээл өөрсдийн гараар хийгээл одоо өөртөө турш үзэл явахаас ямар нэгэн тийм зөвлөгөө авах гэдэг зүйл бол байгаагүй. Одоо эргээ харахад бол дээд үеийнхэн курсын одоо Simpiner
Симпайнер нь ах эгчнэр нь байна заагаад өгч байна. Дараагийнхаа үеийг бэлдэж байна. Алдаа дутагдал болгоныг заагаад өгч болж байна. Техник технологийн хувьд бол мэдээж одоо бүгд л одоо гар хийцэн гэж явахаасаа илүүтэйг бас 3D принтер ашигладаг ч гэдэг юм уу. Хийх одоо ажлынхаа бүтээмжийг илүү сайжруулж цаг хугацаа бага зарцуулдаг болсон байна гэж бодож байна. Манай сургууль Шинэ Монгол технологийн коллеж бол 2014 онд байгуулагдсан 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллага байгаа. Үндсэндээ 15 настай эсвэгчдийг элсүүлээд 20 настай инженер болгож бэлтгэхийг зорддог. За тэгээ Косон хөтөлбөрийн онцлог нь бол инженерийн мэдлэг чадварыг олгохоос гадна зохион бүтээх чадварыг олгохыг зорддог. Тэгэхээр манай оюутнууд маань яг ийм робокон гэх мэт ийм тэмцээнүүдэд оролцсноор оюутнуудын маань мэдлэг чадвар, зохион бүтээх чадвар, багаар ажиллах, бие даах энэ чадваруудад бол ахдаг байгаа. Тэгээ манай сургуулийн хувьд болохоор 2018 оноос анхны төгсөгчтэй гаргаагүй байхаас үеэсээ эхлээд энэ тэмцээнд оролцож эхэлсэн. Тэгээд New Robo гэж бүр багтай байгаа. Өмнө жил бол яг тэгэж олоолаа байсан тулдаа л өстэй давж гарсан да. Анх болохоор 2024, 2025, 2026 оны одоо энэ жил болох тэмцээнд оролцох гээд одоо юм 3 дахь жилийн туршлагатай л явж байна. Анх болохоор би техник технологийн олимпиадад оролцох гээд тэгээд нэг онгоц хийжсэн. Тэгээд бэлгүүн багш одоо маа удирдахч багш одоо робоконд орох уу гэж зөвлөд тэгээд робоконд анх ороод тэгээд 2 дугаар курсын төгсгөл 3 дугаар курсын эхлэлээс хойш ер нь робокон клубт ажиллаа явж байна. Нийтлэн болохоор яг зөв яг ингээд хийхсэн юм ингээд гагнаал жоо ингээд юунд нь таскуудыг биелүүлээ явуулсан. Энэ жил болохоор бас таскаж биелүүлж байгаа. Тэгээд илүү камераар зүгээр ингээд объект таних тийм сенсор талаар илүү юм мэддэг болж байна. Би 3 дугаар курст болохоор яг ингээд үндсэн багт орж байгаа. Гэхдээ яг 4 дугаар курсээс эхлээд ингээд тэмцээнд оролцоод одоо 2 дахь удаа орж байгаа. Тэгээ өмнө жил болохоор ер нь бол тэгээд яг оролцож байгаа хэвцээ тэгээ голцоо яг кодол бичээл явж байгаа. Тэгээд заримдаа бас цахилгаан хэлхийний тал дээр бас ингээд цахилгааны тал дээр ингээд өөх зөвлөлтөж явдаг. 18 онд хамгийн анхныхад оролцож байсан. Яг өмнө жилийн тэмцээн дээр бол My Robot яг болчлоо. За одоо ч ер нь болж байна гэж бодсон чинь яг нэг жижиг алдаа гараад тэрэн дээр бол үнэхээр бүр бүгд сандарсан. Тэгээд зарим нь гунж готрох нь гунаад тэгээд үнэхээр ингээд одоо яах ёстой бол гэж бодсон ч гэхдээ ер нь бол яг хамтдаа байх юм бол бүгдийг л давж гарч чаддаг юм байна гэдгийг бол амар сайн ойлгосон. Тэгээ энэ жил ч бас яг бөөндөө хамтдаа нэгдэж агаад энэ тэмцээнд амжилттай оролцсон л гэж бодож байна. Хэдийн Хонконг 2026 онд байгуулагдах ABU Robocon тэмцээн та бүхнийг хүлээж байна. Манай багийн давуу тал гэвэл нэгнийг сайн ойлгож чаддаг нь л хамгийн сайн ойлголоо тий. Одоо нэг талаасаа зөвхөн бие төвтэй биш юм эготой биш яг юм. Роботыг ганцаараа угаасаа бүтээн гэж байхгүй. Олоолаа нийтрийн хамтаараа ингэж эд анги тус бүр дээр нь л ажиллаж иж робот бий болно. Тийм болохоор манай багийн давуу тал гэх юм бол ингэж нийлж ажиллаж чаддаг гэдэг нь л амж бол. Сайн давуу тал. Манай багийн хувьд гэх юм бол ер нь л айгүй юм сэтгэлээр одоо ингээд ер нь дандаа л юм жоохон хүүхдүүд байгаа шүү дээ 15-аас 20 насны одоо тэгэхээр 3 дугаар курс гэхээр нэг 17-аас 20 насны хүүхдүүд л байгаа. Тэр одоо хүүхдүүд бүгдээрээ яг одоо юм юу хүчээр биш одоо яг өөрсдөө хөвцөл сонирхлоор орж иж байгаа болохоор ер нь айгүй их судалгаа сайн хийсэн байдаг. Тэгээд хүүхдүүд ер нь бол энэ тентх юмнуудыг нэлээд сайн үздэг. Тэгээд манай бас хүүхдүүд ч гэсэн тусдаа нөгөө нэг лайн гээл кансат гээл ер нь тиймэрхүү тэмцээнүүд ер нь нэлээд оролцсон. Тэрнээсээ оролцсон туршлагаасаа илүү амар хэлбэр механизмуудыг ер нь өөрсдөө бодож ер нь олохыг хичээдэг. Тэгээд юу олсон механизмаа одоо ингээд гараар зураад одоо нэг SolidWorks мэдгүй хүмүүс нь гараар зураад бид тайлбарлал бид нар одоо тэрийнхээ санааг гаргаад компьютер дээр бас зураал юм өнөө биш үү гэж ярилцаал хоорондоо ер нь юу шийдлүүдээ гаргадаг. Яг робоконд орж ирэхэд бол зөндөө танихгүй хүмүүс байгаа. Гэхдээ яг ингээд бөөндөө ингээд нэг зорилгын төлөө явж байгаа болохоор нэгэндээ тусалж дэмжин Симпайнер нь яг нэг зорилгын төлөө явж байгаа болохоор яг ингээд нэгэндээ амар төвшөг тулгуурлдаг. Тэр нь айгу тийм гоё байдаг гэх юм.
Мах ч ер нь аюу дотроо юм нэлээд юу ах дүүнэрийн холбоо ер нь нэлээд сайн байдаг. Одоо ингээд хүүхд дүүнер маань одоо ингээд мэдэхгүй чадахгүй наа ингээд ах нараас асууна. Тэгээд тэдэрт нь ч гэсэн одоо ингээд нэг юм юу ялрахад тахгүй ингээд шууд ингээд туслах чадах юмнуудаа ингээд сайн зааж өгнө. Тэгээд ер нь бидний харилцаа бол ер нь аюу дэжгүй. Тэгээд бүр ийм хол насны зөрүүтэй хүмүүс биш. Тэгээд бас юм юу харьцангуй юм өсвөр насны хүүхдүүд болохоор хоорондоо ер нь харилцахад ер нь нэлээд амар байдаг. Шинэ Монголоос хамгийн их үүсгэн байгуулагтаа л өөрийн гараар улсаа бүтээх зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан сургууль. Бид нэр бүгд яг энэ зорилгын хүрээнд 5 жил суралцаж төгсөөд одоо Япон улсад сурч боловсрох болон ажиллах гэсэн хоёр сонголтоор гадаадад гарцгаас хүмүүс байхгүй. Тэгээд оюутнууд төгсөгчд гэсэн. Тэгээд анх тавьсан зорилгынхаа хүрээнд буцаад өөрийн гараар улсаа бүтээх инженеруудын тоог ихсэг яа. Тэм хэмжээний чадварлаг инженеруудыг бий болгоё гэдэг зүйлийг л илүү их зорж байгаа. Биднэрт байгаа туршлага, биднээс тэнд сурсан мэдлэг, туршлага, харсан зүйл, үзсэн зүйл, хийж үтсэн зүйлс маань энэ хүүхдүүдэд эргээд буцаад эргэх холбоо гэдэг шиг дараагийн ажил ирээдүг харах үнцг нь илүү их арай жоохон өөр байх юм болов гэж би бодлоо. Одоо бидний үед бол тийм юм бас их амар цөөхөн байсан байхгүй яа. Тэгэхээр дээд үр гэж биднэрт байгаагүй одоо төгсөөж юу ихэнд тодорхой байхгүй, яахан тодорхой байхгүй, үргэлжлүүлээ сурах юм уу, ажиллах юм уу, хаана ажиллах юм, юу их юм илүү тодорхой бос байсан. Одоо бол бүх юм нээлттэй дээрээ одоо Шинэ Монголоос 12 дугаар үе маань явж байна. Тэгэхээр дээр 10 үетэй байна. Тэрний 6 7 үеийн төгссөн одоо ингээд гадаадад гараад ажиллаад суралцаа явж байгаа учраас буцаад би өөр 2 дугаар үеийн төгсөгч учраас тэрнийхээ сурсан зүйлийг л илүү их хийж өгөх, илүү их сайн инженерүүдийг бүтээх зорилго, туршлагатай инженерүүдийг бүтээх зорилготой. Маа сургуулийн хувьд яг жил болгон робокон клуб маань чадваржаад ингээ хөгжөөд явж байгаа. Сүүлийн жилүүдэд бол битэд яг цахилгаан электроникийн инженерийн оюутнууд, компьютерийн ухааны инженерийн оюутнууд маань мэрэгжил харгалзахгүйгээр баг бүрдүүлээд зорилттой оролцож байгаа. Одоо хүртэл бол жил болгон үндэсний аврах шалгаруулах тэмцээндээ бол шигшээд шалгараад байгаа. Тэгээд 6 дугаар байр хүртэл явсан амжилттай. За энэ жилийн багийнхан маань бас энэ амжилтаа эвдэхийн төлөө хичээгээд ажиллаж байна. Хэрэв манайх очих юм бол эрхчлэлийн роботыг сайжруулахаас гадна Хонконг яваад олон улсын тэмцээнд оролцохдоо илүү сайн бэлтгэх л баг та. Хэрэв төрүүлжил дараагийн алхам дээр бол тэгээд яг одоо ер нь бол роботыг өөрчлөхгүйгээр гэхдээ айгүй тултал нь сайжруулна гэж бодож байна. Тэгээ яг юм удирдлагатай роботнууд дээр бас жолоодж байгаа тэр удирдах байгаа хүнийг нь бас сурах айгүй чухал юм билээ. Тэгэхээр бас яг тэр талдаа анхаарал бас ингээд роботоо улам сайжруулж улам баталгаатай бат бүхэл болох тал дээр анхаарна. Энэ их олон нойргүй шүүн, олон хүний хүч хөдөлмөр энэ бүгдтэй хангалттай нийцгэр хэмжээний амжилтыг үзүүлнэ л гэж бодож байна. Өмнө жилийнхаасаа ахиулахыг л хичээж байна. Одоо их туршлагатай хүүхдүүд илүү их орсон байна. 2, 3, 4-р курсын хүүхдүүд оролцож байгаа учраас робоконд дор ээж 3 жил болсон хүүхдүүд илүү их олон байна. Дээд үеэсээ сонсоод үзсэн хүүхдүүд бас байна. Доод нөгөөдгөр өөрсдийнхөө үедээ тэгээд доод үедээ заа зөвлөд өгж байгаа үе байгаад байгаа учраас илүү их суралцах гэдэг зүйл маань илүү хурдцтай болсон байна. Хийцэн агуулгын их өөрчлөгдөөгүй. Тэрийг яаж хийх вэ гэдэг зүйлээр жоохон одоо чадахгүй ч гэдэг юм хийж үзээгүй гэсэн юм байсан зүйл маань одоо тэр нь байхгүй болчихлоо. Илүү их нөгөө цаг зарцуулах гэдэг зүйл маань богсоод ашигтай цаг нь илүү их гарч ирээд хурдцтай болж байгаа юм болоо гэж бодож байна. Баг маань жил болгоно зорилт тавиад ордгийг. Гэхдээ яг яалтчгүй Монголын топ ихтэй сургуулиудын шигшээ багууд ордог. Тэгээд насны хувьд жоохон бага болохоор
жоохон имэйлттэй бол байдаг. Гэхдээ би сургуулийн зүгээс бол оюутнуудаа бүх хүчээр нь мэдлэг чадвар, за тэгээд бүтээж байгаа роботоор нь багаараа хамтарч ажиллаад хамгийн чадах бүхнээ ийм дайчлаа тэмцээнийхээ ард гараасай гэж дэмждэг. Энэ жил үндэсний аврах шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт ихтэй сургуулиудын шигшээ багийнхандаа болоод сургуулийнхаа нейробо багт амжилт хүсмээр байна. За тэгээд чадвал яг олон улсаа төлөөлөөд орох ийм амжилтын эзэд болохыг зорж байгаа манай баг. Анх бүр маахт одоо тэмцээнд орж ирснээс хойш ер нь айгүй ийм хэцүү механизмуудыг айгүй ийм хийж ер нь явж ирсэн байлаа. Тэгээд өнгөрсөн жилийн явж ирсэн ер нь жоохон ийм шийдэх мэдэх механизм айгүй ийм олон үйлдэлтэй. Тэгээд тэрэн дээрээ бас ингээд цаг алдна. Тэгээд энэ жилийн хувьд болохоор манайх одоо ингээд бүр илүү хялбар, бүр ийм амархан механизмуудаар л ер нь роботуудаа хурдан хөдөлгөөд ер нь тиймэрхүү юмнууд хийгээд энэ жил ер нь илүү цэвэрхэн оноо хурдан цуглуулах ер нь тиймэрхүү тактиктэй л дээшээ гарна гэж үзсэндээ. Угаасаа л робот хийж байгаа л юм чи багсаа галдаа гарна. Тэр бүгдээрээ л болох сэтгэлийн хаттай байхыг хичээж байгаа. Манай багаас бол ер нь л яг роботын механизмуудыг хамгийн энгийн байлгах л яг тийм байдлаар хийж байгаа. Тэгвэл олон хөдлөх юмтай болчих юм бол угаасаа яг илүү төвөгтэй болоод эвдэрх юм хэсчих болохоор аль болох цөөхөн механизмтайгаар шийдэх тийм шийдлүүдийг л одоо яг хэрэгжүүлэл явж байгаа. Хонконг бол хятадын өмнөд ирэг дагуух хөгжил цэцгэлтийн төв. Энэ хөл хөдөлгөөнтэй их хотод хаа сайгүй онцгой авьяастай хүмүүс амьдардаг. Олон төрлийн тулааны урлаг хоорондоо хослон кунфугийн соёлын амьд хөдөлгөөнт эрчүүчтэй ертөнцийг бүрдүүлдэг. Уян хатан байдал ба байнгын шинжлэл хэмээх үзэл санаанд суурилсан кунфу бол нэгдмэл байдлын бэлэгдэл юм. Морин байрлал бол кунфугийн бүх урсгалын үндэс. Энэ нь довтлох болон хамгаалахад бат бөх найдвартай байр суурь буюу давуу тал болдог. Урд хүч ахвал самбаагаараа өрсөн довтлох давуу байдлыг олж авах боломжийг олгодог. Олон тооны сорилт бэрхшээлийг давсны эцэст тулааны талбарт хөл тавих цаг ирлээ. Хоолойрын баатрууд энд цугларч түүх домгоо бүтээх болно. Тулааны урлагийн маструудаа тэмцээний дэвжэн дээр уулзцгаая. Өөрийн дараа улсаа бүтээн. Тийм ээ, миний хажууд Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох залуухан инженерүүд зогсож байна. Тэд бол Шинэ Монгол Космос технологийн коллежийн нейробо багийнхан 2026 оны үндэсний аврах шалгаруулах робоконы талбар дээр тэд өөрсдийн хичээл зүтгэл, ур чадвараа үзүүлэх болно. Тэд зүгээр нэг робот бүтээхээс гадна өөрсдийнхөө хичээл зүтгэлээр шинжлэх ухааны технологийн дэвшлиг авчирч байна. Багийнхандаа амжилт хүсье. Тийм ээ, би чадна. ABU Robocon 2026 ирээдүйн инженеруудын ур чадвар, бүтээл сэтгэлгээ, технологийн шийдлийг сорих томоохон тэмцээн юм.